Сайн байцгаана уу? Та бүхэндээ нүдээ хэрхэн эрүүл байлгах талаар дараах 6 зөвлөмжийг хүргэж байна. Нэгдүгээр, нүдний эрүүл ахуйг сайтар сахиж бохирдлоос сэргийлэх. Үүний тулд бохир гараар нүдэндээ хүрэхгүй, нухахгүй байх. Мөн эмэгтэйчүүд маань нүдний будаг болон багс зэргийг хоорондоо хойж дамжуулж хэрэглэхгүй байх шаардлагатай. Хоёрдугаар, тамхинаас татгалзах. Учир нь тамхи нь олон шалтгаанд нүдний эмгэлгийг үүсгэж байдаг. Жишээлбэл бодрын цайл, нүдний шар толгоны бүтцийн өөрчлөлт, нүд хуурайшил зэрэг эмгэлгийг үүсгэдэг. Гуравдугаар, нарны шилийг тогтмолзуулж хэвших. Эмэгтэй нарны хэд яган болон улаан пианаас 99% хамгаалах шилийг солих зүйтэй. Дөрөвдүгээр, таны ажиллаж байгаа орчин нөхцөл нүдэнд гэмтэл үүсгэх эрсдэлтэй бол нүдний хамгаалтын шилийг зүүж хэвшээрэй. Тавдугаар, дэлгэцийн хэд их хэрэглэнээс татгалзах. Гэхдээ үнэхээр та компьютероос голдох боломжгүй ажил хөдөлмөр эрхэлдэг бол 20 минут тутамд 20-с дээш секундээр холын зайд чиртэж нүдээ амрааж агаарай. 6-гаар, тавг хоолноос таны эрүүл мэнд хэвлэх гэдгийг бүү мартаарай. Ийм мэндийн эрдэс бодисоор баялаг хоол хүнсийг өдөр тутамдаа хэрэглэж насжилтаас шалтгаалах бодрын цаль болон хараа нутгах эрсдлээс өөрийгөө хамгаалж чадна.